Сайн мэцгааны үзэгчдээ Дагин channel байна. За тэгээд өнөөдрийнхөө уншлагаараа болохоор та бүхэндээ ажил болон амьдрал мөн хайр дурлалт нь хороо ертөнц цалин сахиуснаас нь өгч буй зөвлөгөө гэд ер нь тийм сэдвтэй бичлэг хий гэж бодсон. За тэгээд шууд юу ягаа явчих. Хүзрээ сонгоо явчих. За нэгдүгээр группийнхэн маань ямар хүзэр байх нь вэ? Хүзэр гарч ирэх нь вэ? Wow, Four of Swords гэсэн хүзрээ. За нэгдүгээр группийнхэн маань энэ хүзрийг сонгох нь. За хоёрдугаар группийнхэн маань ямар хүзэр сонгох нь вэ? Тэгийг харъя. The Fool. Хөрхөн хүзэр гарч ирлээ. За гуравдугаар группийнхэн маань ямар хүзэр гарч ирэх нь вэ? Харъя. Queen of Swords. За ийм хүзэр ирэглээ. За тэгээд та бүхэн маань өөрийн хамгийн их татагдаж байгаа хүзрөө сонгоод бичлэгээ үзээрэй. За тэгээд миний хувьд болохоор уншлагын талаар зарим нэг зүйл хэлье гэж бодлоо. Би ер нь саяхнаас уншлага, хувийн уншлагаа ер нь багасаа мэрсээр хийсэн. Тэгээд миний уншлага болохоор дурын 5 асуулт нь 40,000 төгрөг гэж байгаа. За тэгээд уншлагаа болохоор би өрөөсөө тэгж шууд холбогдоод лайваар бол хийхгүй. Та бүхэн маань өөрийнхөө асуух гэж би асуултаа яг биелдээд тодорхой надад өгөөд тэгээ би тухайн асуултанд нь хариулсан бичлэгийг нь бол илгээнэ. За тэгээд миний бодлохоор би хамгийн одоо мэргээ хийх хамгийн боломжтой хугацаа маань болохоор ер нь хагас бүтэн сайнд байдаг. Бусад өдрүүд нь завгүй учраас яг хувийн уншлага хийхээр ер нь олон нэрэг маань нэлээ мэдээч хэрэг угаасаа жоохон ядарсан. Тэгэхээр ер нь бол уншлагаа хийхэд хэцүү юм байна лээ. Тэгэхээр хамгийн гол нь нэгтгэд та бүхэн маань уншуулъя гэх юм бол боломжтой хугацаа нь бол хагас бүтэн сайнд байна гэдгийг тооцоолоод тэгээд та бүхэн маань яг уншуулъя гэж бодоод яг холбогдоорой. Тэрнээс шингээд уншуулахгүй байж хувийн юм асуух ч юм уу эсвэл яг шийдээгүй мөртлөө за ингээ уншаад өгөөч нэтэрэ гэснээ за би боллоо жоохон бодjоод боллоо ч гэдэг юм. Ингээд битгий хүний цагийг бас үрээрээ гэж гуйж байна. За тэгээд намайг дэмждэг та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бичлэгээ тухтаа үзээрэй. За сайн мэцгааны манай нэгдүгээр группийнхэн маань. За тэгээд та бүхэн маань болохоор энэ Four of Swords гэдэг ийм хүзрийг сонгосон байна. За тэгээ ер нь бол энэ хүзрийн утга нь болохоор тийм амралт тайван байдал ер нь бол эргцүүлэх гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр та бүхэн маань яг одоогоор нэг тийм амьдралаа эргцүүлэн бодсон ч юм уу яг нэг тийм үйлдэл хийхгүй байгаа. Ер нь бол жоохон амралтын байдалтай бас байгаа энерги бол бууж ирж байна. За тэгээ ерөнхийдөө нэг нэлээд юм зогсон энерги бол мэдрэгдэж байна. Гэтэ бас хажуугаар нь жоохон тайван тийм элдв бүр төвхтэй асуудал бол нэг байхгүй ч юм уу. Тиймэрхүү бол харагдаж байна. За тийм байна. За тэгээд ер нь бол юу ячи? Та бүхнийхээ одоогийн ингээд ажил амьдрал нь ер нь ямар шүү вэ? Ер нь хороош нь сахиуснуудаас нь ямар зөвлөгөө өгч ийн гэдгийг нь хараад өгье. Тэгээд дараа нас хайр дурлалынх нь амьдрал хүн хоорондын харилцааных нь талаараас үзээд зөвлөгөөг нь өгнө. За одоо манай нэгдүгээр группийнхэн маань ажил амьдрал нь ер нь ямар шүү байна вэ? Нэгдүгээр группийнхэн маань өгөх зөвлөгөө юу вэ гэдгийг нь харъя. За Ace of Pentacles ирсэн байна. За би бүх хүзрөө ер нь бол эргүүлчихэд нэг тутахыг харъя гэж бодож байна.
star. За. Ингээл их гой бэлэгдэлтэй үзүүр байгаа юм биш үү? За. Four of Cups. Death үзүүр байна. Ажил амьдрал нь юу ямар шуухан байна вэ? Five of Pentacles. Temperance. За. Ямар их major аркана ирж байна. Тэр өрнөд амьдралд нас том зүйл болох гээд байгаа ч юм уу? Болоход тун ойрхон байгаа ч юм уу? Болоод байгаа юм уу? Ten of Wands. За. За ажил амьдралын хувьд бол ажлын тал дээр ч юм уу энэ чинь одоо ажил амьдрал үзэж байгаа учраас ажил мэрэгжил албан тушаал тал дээр бол шинэ эхлэл бол харагдаж байна. Одоо шинэ албан тушаал дэвших ч юм уу эсвэл одоо шинээр ажилд орох ч юм уу эсвэл ингээ карьераа шинжлэх ч юм уу ингээд нэг тийм энэ чинь яг юм албан ёсны ажил хэрэг одоо тийм өндөр албан тушаал их мэдл тийм хүзрийг илэрхийлдэг. Тийм утгыг илэрхийлдэг хүзэр. Тэгэхээр энэ гурван ингээд хүзрийг ингээд аваад үзэх юм бол та бүхэнд маань ийм ирээдүйтэй ажлын санал эсвэл ийм ирээдүйтэй одоо эхэлж болохоор ийм бизнесийн одоо юу гэдэг бизнесийн санаа орж ирж төрөөд тэгээ та бүхэн маань тэрийг хэрэгжүүлэх юм уу те. Тийм бол мессеж бол харагдаж байна. За тэгээ стар хүзэр маань ер нь бол би энэ хүзрийг шууд ингээд тайлж унших юм бол яг утгаар нь яг энэ хүзрөө хараад тайлбарлаад уншчихвал нэг юм орчлын ертөнцөөс угаасаа өгөх гээд байгаа мессеж юм бол та бүхэнд ингээд ийм тэнгэрээс ингэж ийм мессеж одоо юу гэх юм те. Нэг тийм дохиол ирнэ. Тэгээд энэ стар гэдэг чинь өөрөө од гэсэн үг штэ. Тэгэхээр юм одод тэнгэр одоо та бүхний сахиус тэр бүхнээс чинь юм гоё ажил амьдрал дээр чинь юм одоо шин санаа ч юм уу тиймэрхүү зүйл бол ингэж тэнгэрээс бол одоо тэнгэрээс гинжээс те. Одоо нэг тийм шин санаа ингээд хүний оюун бодолтных гоё ингээд орж ирдэг те. Тийм гоё шин санаа бол та бүхэнд орж ирэхээр л надад харагдаж байна. Тэгэхээр ямар нэг юм шинэ ажил эхлэхтэй энэ шинэ эхлэл агаад шинэ ажил эхлэх энэ бүхэнд чинь хороо ертөнц бол туслахаар харагдаж байна. За тэгэхээр их тийм учир бэлэгдэл нь бол айгу гоё утга учиртай картууд иргсэн байна. За тэгээд хамгийн гол нь ер нь бол миний уншлага юм байдаг л та. Би өөр найл болох картуудаа аюу эргээр уншия гэж боддог. Угаасаа аливаа нэрийг ингээд муу болон сайн гэсэн хоёр л нэрэг байгаа. Та бүхэн маань одоо өөрийнхөө амьдралыг сайн тал руу нэргүүлэх нү эсвэл муу тал руу нэргүүлэх нү тийм ээ тэр чинь таны эрэг. Гэтэ ингээд аль ч хүзрийг уншсан өрнөө сайн муугаар нь тайлж уншиж болдог. Би болохоор аль болох та бүхэндээ одоо амьдралтаа ингээд итгэлтэй урагшлах ингээд ийм зорилгодоо хүрэхт чинь ингээд туслахаараар хамгийн тийм эрэг зөв тайллыг хий гэж боддог. Тэрнээс ингээд амар юм одоо сүрэг хүнд ингээд одоо чи ингэн тэгнэ тэрэ гэсэн тийм сүрэг зүйлугаас сонсож байгаа хүн цаашдаа яаж тэр сүрэг зүйлийг сонсчоод ингээд зөв сонголт хийгээд ингээд одоо эрэг сайхан байх юм бэ тийм үстэй. Тэгэхээр
Би аль болох та бүхэндээ эрэг тайлал хийхийг бол боддог шүү. Тийм байгаа. За тэгээ аль болох бас мэдээч хэрэг одоо сөрөг зүйл байвал тэрийг нь ингээд бас хэлж өгнө. Одоо анхааруулжтай зүйлийг нь бол мэдээч хэрэг харж өгнө үү. Нэл та бүхнийгээ л сайн сайхан ирээдүгөө зөв сонгоосоо гэж хүсэндээ уншлагуудаа бол хийдэг байгаа шүү. За гэхдээ нөгөө талтаа болохоор бас юм одоо анхааруулах гэх юм уу те. Ингээд нөгөө талт нь бол гарч ирж байна. За энэ нь юу вэ гэхээр энэ хоёр хүзэр хоёулаа ингээд ер нь бол юм шинэ эхлэл байхгүй одоо юм ямар нэгэн зүйлд гаццсан байгаа энерги байгаа байхгүй юу? Хэрвээ одоо ажил төрлийн хувьд ингээд гаццсан энергитэй одоо шинэ зүйл эхлүүлэе гэд ингээд алсыг хараад бодоод байгаа боловч ямар нэг үйлдэл авахгүй ингээд шинэ эхлэл авахгүй ингээд гараад ирсэн ч юм уу те харагдаад байгаа байхгүй юу? Энэ дайт үзэр чинь болохоор ер нь бол угаас үхэл гэсэн үзэр. Гэтэл бол та нарт ямар нэгэн тийм хүлэмжлэл тохиолно гэсэн юм биш. Зүгээр энэ чинь болохоор ингээд дээш хараад гараад ирвэл үхэл гэдэг чинь өөрөө ингээд нэг зүйл төгсөөд шинэ зүйл одоо эхлэхийг нэрийдэж байгаа. Тэгэхээр ингээд эсрэгээрээ хараад ирсэн байна гэхээр ингээд ямар нэгэн зүйл төгсөхгүй ч байна. Тэгээд бас эхлэхгүй байна гэсэн тийм утга бол гарч ирж байна. Тэгэхээр та бүхэн маань дэндүү ингээд юмыг одоо эхлүүлж ихээр ажил төрлөө одоо шинэ зүйл эхлүүлэе өнгөрсөн зүйлээсээ жоохон ингээд одоо өөрчлөгдөө тийм өнгөрсөн байгаа энэ нэг юм гацаанаасаа гараад эхлүүлэе гэхээр ер нь бол жоохон үйлдэлгүй байна. Гэхдээ энэ хорвоо ертөнцөөс чинь та бүхэнд ингээд шинэ зүйл ер нь ирнэ. Энэ шинэ эхлэл ирнэ. Та бүхэнд ингээд ажил төрөл чинь бүтнэ. Одоо юу гэдэг ямар нэгэн ингээд хийх гээд байгаа бизнес чинь ирээдүйдээ бол бүтгээр байна. Та бүхэн туслахаар байна гэдгээ бол хэлж байна. За тэгээ аливаа юмд бол миний харж байгаагаар бол жоохон баланстай байгаарэ гэж бас харуулж байна. Яг хөө ингээд сэтгэл санаагаар хит унаад одоо юу гэдэг шинэ юм эхлэе, шинэ ажил орё одоо шинэ юм эхлүүлэе гэхээр нэг л өөртөө итгэлгүй, нэг л юм ачаатай хүнд ингээл нэг л юм өнгөрсний юм нэг дараа мэдрэгдээд те. За би энэ ийм их ачаатай ээж юун дахиад шинэ юм эхлэх вэ ч юм уу те. Тэгээ өөртөө айгу итгэлгүй ингээд жоохон гонсгоор ийм байгаад ээж болохгүй гэж бол хүзрөө шууд уншигдэж байна. За тэгээ temperance хүзэр маань болохоор ер нь бол юм балансыг илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр та бүхэн маань ингээл аль болох юм баланстай байгаарэ гэж бас хүзэр зөвлөж байна. Тэгэхээр ингээд өнгөрснөөс бас сурах юмаа суралцаад бас ирээдүйд бас ингээ хийх юмаа хийгээ яваач гэсэн хүзэр бол байна. Хүзрийн утга бол гарч ирж байна. Тэгэхээр шууд ингээл өнгөрсөндөө уягдаал хэцүү байна. Одоо энэ чинь бүтээгүй юм чинь тэр нь ч одоо шинээр бүтэхгүй байх ч юм уу. Тэгэж битгий бодорой ингээд өнгөрсөнд бол одоо ямар нэг юм бүтээгүй байж болох ч гэсэн түүнээсээ одоо ингээд ийм ухаарлаа аваад одоо сурах юмаа сураад урагшлаарэ гэсэн нэг тийм гоё утгатай бол хүзэр гарч ирлээ. За тэгээд юу яа? Илүү тодруулаад ийм өгөн одоо мессежтэй хүзрөөрөө мэргэлт өгье. За ер нь бол та бүхний маань хувьд би шууд ер нь ингэж харах юм бол ажил амьдралын хувьд яг нэг шинэ юм эхлэх гээд жоохон гаццсан тиймэрхүү байгаа энерги бол харагдаж байна. Ингээ амраад жоохон өөртөө ингээд өөртөөгөө ярилцаад эргцүүлээд бодоод яах вэ ийх үү гэд байгаа бол харагдаж байна. Зөхөөснөд одоо тэр хорвоо ертөнцийн зөвлөгөө гэх юм бол та бүхэнд ингээд хүсэж байгаа зүйлийг чинь өгөхөд бэлэн байна гэж бол харагдаж байна. За clear mind гинэ. Өөнийг ингэж штэ ямар нэгэн тийм одоо санаа зовёртой өөрийгөө ингэж голсон одоо өөртөө эргэлцсэн энэ байдлаа ингээд арчин хаяа. Чи юу зөв гэдгээ чи өөрөө аль хэдийн мэдж байгаа гэдэг чинь. Тэгэхээр ер нь бол бодлоо зэгцлээ жоох юм оюун бодлоо зэгцтэй цэвэрхэн байлгаад ирэх юм бол та бүхэнд орчлон орвоогоос ийм гоё юм мессеж одоо тэ юу хийх вэ? Яах вэ ийх үү гэдэг чинь ийм гоё
тусламж ирнэ л гэж би бол хараад байна. Энэ гоё хүзэр иргсэн. Стар хүзэр. Тэгэхээр яг л нэг тийм орчлон ертөнц хороо дэлхийгээс та бүхэнд тийм гоё шин содон одоо санаа, тийм тусламж тэгээд энэ тэр нэг сайхан зүйлийг өгөхөөр бол харагдаад байна. Тэгэхээр та бүхэн маань аль болох бодол санаагаа зэгцлээрээ гэсэн мессеж байна шүү. За. Одоо болохоор юу яа? Ер нь хайр дурлалын амьдрал тийм ээ. За хайр дурлалын амьдралын л уншиж л та. Хайр дурлалын амьдрал нь ер нь ямар шүү байна? Нэг тийм зөвлөгөө байна уу гэдгийг харчих. Ерөнхий уншлага учраас яг сингл мингл эсвэл хостой хүмүүс гэж бол би л харъя гэж бодохгүй байна. Гэтэ хүзэр яаж ирэх нь харъя. За. За юу яач юм уу? За хостой хүмүүсийн тухайд ямар байна вэ? Сингл хүмүүсийн тухайд гэдгийг харчуу. За энэ хүзэр айл түрүүнээс хойш ирэх гэдсэн. Миний утгатай юм шиг байна. За хостой хүмүүсийн маань тухайд ямар мессеж гарч ирж байна вэ? Ямар зөвлөгөө гарч ирж байна вэ? Хостой хүмүүсийн тухайд хайр дурлалт нь ямар зөвлөгөө гарч ирж байна вэ? Тэрийг за манай хостой хүмүүсийн маань тухайд ямар зөвлөгөө гарч ирж байна вэ? За хостой хүмүүсийн маань тухайд ямар мессеж гарч ирж байна вэ? Ямар зөвлөгөө? Page of Pentacles, King of Cups. За хостой хүмүүсийн маань тухайд бол надад шууд тийм мессеж орж ирээд байна. Бодлогогүй алхам битгий хийгээрэй ч юм уу. Ямар нэгэн зүйлд битгий хурдан шийдвэр гаргаарай гэж бол харагдаад байна. Тэгэхээр эн чинь хайр дурлалын асуудал болохоор одоо яг юм гэр бүл болъё ч юм уу те ингээд харилцаагаа дараагийн шатнд авчиръя гэж бодоод байгаа бол хийх их яарах хэрэггүй гэж бол хүзрөө сануулж байна. Хостой хүмүүсийн тухайд яг ингээд та хоёрын дунд хайр дурлал одоо тиймэрхүү юм мэдээч хэрэг байгаа. Маш их нэгэндээ хайртай хосууд ч юм уу эсвэл та өөрөө маш их хайртай хүн байгаад ямар нэгэн тийм хурдан шийдвэр одоо гэр бүл болъё ч юм уу эсвэл дөнгөж дээтлж байгаа бол шууд хамт амьдрий ч юм уу нэг тиймэрхүү хурдан шийдвэр бол битгий гаргаарай гэж бол хүзрөө сануулж байна. За тийм зөвлөгөө бол гарч ирж байна. Тэгээд Three of Wands гэдэг хүзэр чинь ер нь бол юм төлөвлөгөө ингээд төлөвлөөд ингээд нэг тийм алсыг бараадаад ингээд юм бодож байгаа хүзэр байдаг. Тэгэхээр та бүхэнд маань ер нь бол тийм алсын хараа энэ харилцаанд жоохон тийм бодлоготой хандаач гэж хүзэр зөвлөдөх шиг байна. Би л тэгж шууд харж байна. Тэгэхээр жоохон нэг тийм улс ууртай, бодолтой хандвал яасан бэ гэж бол харилцааг нь бол хэлж гин шүү. Тэгэхээр аливаа юмд ингээд хит яарлахгүй өөртөө ингээд болно нөгөө хүндээ бас түүгнийг хүчруулад байхгүй ингээд нэг харилцаагаа ер нь жоохон юм аясаар нь явуулаад үзвэл яасан бэ гэсэн тийм утга бол гарч ирээд байна. Ямарваа нэг юм битгий яраарэ гэсэн хүзэр бол гарч ирж байна. За тэгээд
Зөвлөгөөг нь харчээ. Хүүхдээ зөвлөгөөг нь хараад юу. За. Манай network group-ийн маань хостой хүмүүсийн хайр дурлал. Зөвлөгөө. За trust the process гинэ. За ер нь бол энэ хувь тавиланд итгээ ингээд чиний өмнө ингээд одоо нэгтэж амжаагүй тийм ээ. Тийм том юм адал явдал одоо амьдрал байгаа. Тэгэхээр ингээд хорон ертөнцид итгээ ингээд процесс итг гэдэг чи одоо тэр одоо процесс гэдгийг одоо юу гэж орчуулмаар юм бэ те? Тэрний үйл явцад итг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд урд чин зөндөө юм одоо хувь тавилангийн бэлдсэн юм бүр юм journey буюу одоо адал явдлын юм амьдрал байна. Тэгэхээр ингээд үйл явцад итгэлгээд байна. Ер нь бол миний шууд ойлгоцоор бол та бүхэн маань ямарваа нэг юм битгий яараарэ гэсэн бол мессеж байна. Ингээд алаа нэг хүнийг одоо таньж амжаагүй байгаа шууд хамт амьдрах ч юм уу шууд гэрлэх битгий одоо тэр одоо алаа ямиг ер нь ингээд нэг тийм аясаар ингээд хараад ойлгоорой л гэж юм л та юмд битгий яараарэ гэж шууд утгаараа хэлж гин. Баа шууд тэгж тайлахаар байна. Тэгэхээр та бүхэн маань ингээд бодлогогүй алаа нэг зүйлд шийдвэр гаргачих гэдэг хүмүүс юм уу да гэж бас хараад байна. Тэгэхээр жоохон өөртөө цагийг аваад бодоод тунгаагаад энэ хүн яг одоо энэ хүнтэй яг одоогор одоо ийм шийдвэр гаргах нь зөв үү ч юм уу те. Тэгж бас бодох хэрэгтэй. За тийм мессеж гарч ирлээ. За одоо хосгүй хүмүүсийнхаа тухайд ямар мессеж гарч ирэх нэ та бүхэн маань юу н яагаад хосгүй байна? Юу хийвэл хостой болох юм бэ? Яавал дээрвэ гэсэн зөвлөгөөг нь юу н хараад өгье. За манай хосгүй байгаа. Синглчүүдийн маань зөвлөгөөг нь хараад өгье. Яавал дээр үү? Энэ сингл хүмүүс маань яавал хостой болох вэ? Маань сингл хүмүүст өгөх зөвлөгөө юм уу? Зөвлөж өгөөч. За devil актер үзэр ирж байна. Knight of Swords, Six of Wands. Нөөцрөөс ирэх гэдсэн. За Pentacle. Eight of Wands. Ер нь бол энэ Devil үзэр ингээд иргэцэн гэхээр ер нь та бүхэн маань жоохон юм токсик төрлийн хүнд татагдаад байдаг гэж магадгүй. Одоо жоохон юм өөрт чинь хит ингээд юм одоо addiction юу хэмдэ ингээд obsessed болоод идэг юм төрлийн хүмүүс юм уу да гэж бол би шууд та эдгээ тийж харахаар байна. Тэгэхээр ямар нэг юмд ингээд одоо хүмүүн дурлаа гэхэд хитэ амир гүн донтож дууралдаг ч юм уу те ингээд араас нь бүр сталк хийдэг ч юм уу. Ер нь жоохон хүнд дуурлахтаа жоохон хит ингэж obsessed болоод идэг төрлийн хүмүүс байж магадгүй харагдаад байна. Тэгээ бас одоор сингл байгаа хүмүүсийн маань хувьд сонголтууд бол байгаа харагдаж байна.
Энд нэг юм айгүй ажил хэрэгч одоо өөртөө ихтэй өндөр одоо зиндаа өндөрч юм уу? Тийм эрэгтэй хүн бол харагдаад байна. Ингээд 2 of cups хэрэгцэн. Тэгэхээр та бүхэнд маань бас энэ сонголт дунд чинь бас нэлээд дажгүй хүн бас байгаа юм уу даа гэж бол уншигдах гад байна. Тэгээ энэ хүний хувьд болохоор бэлэг сэлт өгөх дуртай ч юм уу? Нэг тиймэрхүү бол шинэ хүн бас байж магадгүй харагдаж байна. Та бүхэн маань ер нь бол одоо энэ хүзрнөөс ингээд зөвлөгөөг нь ингээ харах юм бол шүү дээ юм байна. Жохо юм одоо бие даацсан ингээд ажил амьдралаа хөлөө олцсон ер нь тиймэрхүү хүнтэй учраа олвол их зүгээр юм шүү л гэж харагдаад байна. Одоо тийм хүнийг сонгол яасан юм бэ ч юм уу те. Хорон ертөнцөөс тийм зөвлөгөө өгч гин. Ингээд дэндүү ингээ босон болоогүй одоо үед ингээл зөвхөн үйлдэл хийхгүй нэг хил амаараа ингээд одоо хүнийг ингээл чи өөрхөн инээ тэрэг хичээд ингээд хоолнд өрдгөө ч юм уу болзоонд явдггүй ч юм уу нэг тиймэрхүү худгааруудаас бол хоол байгаа чи. Ингээд одоо энэ чи өглөг буйны карт тахгүй. Тэгэхээр ингээд чамд одоо юм бодит юм зүйлийг зарцуулдаг те мөнгө төгрөг цаг заваа зарцуулдаг ийм жоохон бууртай сүртэй одоо ажил амьдрал ингээ хөлөө олцсон өөртөө ихтэй тийм нэг сонгооч гэсэн тийм хүзрийн одоо юу гарч ирээд байна зөвлөгөө. Тэгэхээр та бүхэн маань яг ингээ сэтгэлээ дагаад энэ сонголт одоо сингл байгаа учраас бас хөөрхөн сонголтууд байна гэж ойлгоод байна. Тэгэхээр энэ сонголтууд дундаас айл болох өөртөө тохирох зөв хүнийг олохдоо илүү ийм амьдрал болох үедээ ийм чамд цагаа зарцуулдаг, мөнгөө зарцуулдаг ингээд нэг юм чамд ингээд хүссэн зүйлийг чинь өгдөг ч юм уу те. Ингээд нэг юм жоохон бодтой хайранд бодтой хүнийг хайрлаач ч юм уу те. Хит ингээл энэ шиг ингээд үг хэлээрээ ингээл юм яриад л гэдэг мөртлөө үйлдэл хийдэггүй ингээд чамайг ингээд онтуулаад одоо юу гэдэг уулзаж очихгүй ингээд нэг юм ситуашн шифт хаяад идэг ийм хүмүүсийг битээ сонгооч гэж бол угаасаа шууд мессеж бууж ирж гин. Тэгэхээр чи өөрөө жоохон тиймэрхүү токсик зүйл татагтаад байдаг ч юм уу те тийм. Тиймэрхүү инээрэг бол харагдаадсэн. Тэгэхээр тэр зүйлээ засаач жоохон юм одоо эрүүл харилцааг сонгол яасан бэ гэсэн хүзэр бол гарч ирж байна. Тэгээд ингээд жоохон буур суурьтай ингээд яарлахгүй ингээд зөв шийдвэр олж чадах юм бол чиний хувьд бол ийм ялалт одоо энэ хайр дурлалт ийм цэцэглэн хөгжих ийм хүзэр иргэцэн байгаа байхгүй юу? Чи хүснээ авч чадхаар ийм хүзэр иргэж гин. Тэгэхээр сонголтоо ер нь бол зөв хийгээч. Тэгвэл чамд ийм сайн сайхан ирээдүй бол байна шүү. Досын амьдрал бол харагдаж байна. Тэгэхээр энэ олон сонголтууд дундаас жоохон ийм эерэг гэгээлэг харилцааг сонгооч гэж бас хүзэр бол хэлж байгаа харагдаж байна. За тэгээд Oracle зөвлөгөөг хараад үгэй. За spiritual retreat гинэ. За ер нь аль жоохон юм өөртөөгөө холбогдооч энэ дотоод дуу хоолойтойгоо одоо сүнснийхаа тэр ухаан юу гэдэг мэдлэг тэр зүйлтэй ингээ холбогдохын тулд ер нь аль жоохон ингээ ганцаараа байж бясалгал хийх ч юм уу те өөрийнхөө дуу хоолойг сонсооч гэсэн тийм зөвлөгөө гарч ирж байна. Тэгэхээр угаасаа энэ уншлах чинь өөрөө энэ хороо ертөнц зохиоснаас нь ямар мессеж чамд өгж гин вэ гэсэн тийм утгатай шүү дээ. Тэгэхээр энэ хүзэр болохоор ер нь бол чамайг ингээд энэ сүнслэг байдлаа одоо хөгжүүлэх хэрэгтэй байна. Жохон ингээд өөрийгөө сонсоод дотоод дуулаатайгаа ажиллаад өгөөч гэд тэгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр та бүхэн маань ингээд одоо бясалгал хийдэг ч юм уу, одоо мантра сонсох ч юм уу те өөртөө цаг гаргаарай гэсэн мессежс ирж байна. За тэгээ миний уншлагыг сонсдог бүх хүмүүстээ маш их баярлалаа.
За тэгээд хэрвээ ингээд өөрт нь таалагдахгүй байгаа ч юм уу, тийм байгаа хүмүүс байгаа бол шууд гараад явчих болно. Заавал ингээд хүний бичлэгэн доор илдэг онцгой хөхтэй мессеж одоо коммент үлдээгээд ингээ ийм байна, тийм байна гэд шүүмжлээд үзээд авах шаардлагагүй. Та бүхэн маань өөр хүмүүсийн одоо видеог үзэж болно. Тэгэхээр одоо сөрөг сэтгэл хүчээ шүүмжлээд байгаа хүмүүс маань гараа очиж болно шүү. Битгий үзээрэй гэж гуйж байна. Харин миний ингээд бичлэгийг үзээд та бүхэнд маань таалагдаад ингээд болоод бүтээд одоо хэрэгтэй мессеж аваад ингээд явж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Сайн сайхан коммент үлдээдэг хүмүүстээ маш их баярлалаа. Намайг сонгож ингэж сонсдог бүх хүмүүстээ үнэхээр их баярлалаа гэж хэлье. За тэгээ баяртай. За сайн байцгаана уу манай 2 дугаар группийнхан маань. Тавтай морил. За та бүхэн маань энэ хөзрийг сонгосон байна. За фул хөзрийг сонгожээ. За угаасаа фул хөзөр маань угаасаа хөзрийн эхлэл хөзөр. За тэгээд ер нь бол ийм шинэ эхлэлийг бэлэгддэг. Мөн ийм цайлгаан цагаан сэтгэл одоо ийм эрх чөлөө тусгаар тогтнол нэг тийм гоё энергийг бэлэгддэг байхгүй. Тэгэхээр та бүхний маань хувьд болохоор энэ сар харагдаад байна л да. Тэгэхээр ямар нэг юм цикл дуусаад яг бүтээн авч дуусаад нэг гоё юм шинэ эхлэл та бүхэнд яг урд чинь ирсэн байгаа юм шиг харагдаж байна. Тэгэхээр хайр дурлалч бай, ажил амьдрал дээрч бай, та бүхэн маань шинээр эхлэхэд бэлэн байгаа. Тийм нэрхтэй хүмүүс бол байгаа гэж би бол харж байна. За тэгээд ийм гоё үнэг байгаад тэгэхээр үнэг гэдэг чинь өөрөө их тийм ухаалаг, залжин тэгээд тэгсэн мөртлөө бас их гинхэн амтэн штэ. Тэгэхээр та бүхэн маань бас зан аашийн хувьд ч юм уу нэг тийм хүүхчиг хөөрхөн цайлхан гинхэн бас байж магадгүй гэж бол харагдаж байна. Нэг юм гаднаа айгу залтай тийм юм шиг мөртлөө дотроо айгу тийм гинхэн хурдан юмыг мартдаг ч юм уу. Тийм нэрхтэй хүмүүсээс байгаа юм шиг харагдсан. За ордоор группийнхний маань хувьд жил амьдралын хувьд ямар шүү байна вэ? Хор ертөнцөөс өгч байгаа зөвлөгөө юу вэ? За Queen of Swords, Nine of Wands, Temperance, Queen of Pentacles, Тэгснэ фул ямар эргэж байна. За ажил амьдралын хувьд болохоор энэ карт шууд нүдэн тусаад байна л да. Тэгэхээр та бүхэн маань шудраг хэсэг тогтооснороо гэх юм уу? Алийн өмнөд жоохон шудраг шулуухан байгаад өгвөл одоо ажил амьдрал чинь илүү нааштай тий. Одоо амжилттай, мөнгөтэй, тогтвортой байхаар харагдаад байна. Тэгэхээр нэг тийм хэлэх гэсэн үгээ хэлцдэг. Одоо ажил дээр ч гэсэндээ ингээд буруу юм хийгээд байгаа хүнийг ч юм уу шууд шүүгээд ингээд үнэнг нь хэлцдэг ч юм уу ингээд таалагдахгүй байгаа хүндээ ч гэсэн одоо яг чи ингээд шүү, эн чинь ингээд байна гэдэг ч юм уу ингээд өөрийнхөө үг хэлээ ер нь шууд
илэрхийлждэг байгаарай гэж бол харагдаж байна. Зөвлөгөө нь. За ингэж чадах юм бол нэлээ юм ажил амьдрал дээр өөрийгөө одоо харуулад те бусдад хүндлэгдэхээр ч юм уу тэгж бол харагдаж байна. Нэг зүйлийг дуусгах гээд одоо юм хүнд ачаатай ер нь бол сэтгэл зүйн хувьд ажил амьдралын талаараа ингээ бодохоор сэтгэл зүйн хувьд ч юм уу ер нь ажил амьдрал чинь нэг тийм одоо таатай бол биш байгаа харагдаж байна одоогоор. Яг нэг юм нэг эцтэй тулаад яг ингээд хэцүү байгаад ч юм уу. Тэгээ энэ бүгдийгээ дуусгаад ямар нэгэн зүйлийг бас шинээр эхэлж магадгүй бас харагдаж байна. Тэгэхээр ажил төрөл дээр одоо илүү одоо мөнх төгрөг санхүүгийн хувьд өгөөжгүй байгаа зүйлээсээ ч юм уу холдъё гэж бодож байгаа. Тэгээд шин зүйл эхлүүлээ ч юм уу тэгж бас бодож байгаа хүмүүсээс байж магадгүй. Одоогоор бол ер нь санхүүгийн хувьд яг тэнцвэртэй гэж бол би бас харахгүй байна та бүхнийгээ. Жохон ингэ санхүүгийн хувьд асуудалтай байгаад тэрэндээ айгүй стресстэй байгаа гэж магадгүй харагдаж байна. Тэгэхээр та бүхэн маань одоо ажил амьдрал дээр жохон санхүүгийн хувьд асуудалтай байгаа бол энээсээ гарах ямар нэгэн зүйл хийгэрээ гэж бол хороо ертөнцөд сануулж байгаа юм шигсэн нэг одоо тийм мессеж орж ирж байна. Санхүүгийн хувьд шин зүйл ингээд эхлүүлвэл их том боломжтой үе бол харагдаж байна. Тэрэндээ битгий шаналаарай. Ер нь бол дуусах цаг нь ойрхон байна ч юм уу. Тийм бас мессеж орж ирж байна. Тэгээд ер нь бол өөрийнхөө одоо ажил амьдрал дээр ингээд өөрийнхөө төлөө босдог, тэмцдэг байгаа ч үгээ хэлдэг байгаа ч ингээд хэн нэгэнд одоо таалагдахгүй зүйл хийчихгүй ч юм уу те тэгэж айснаасаа болоод ингээд дугаа ураагаад дотроо хураагаад яваад идэг гэж болохгүй. Ингээ альва зүйл дээр ажил амьдрал дээр ингээд өөрийгөө илэрхийлдэг, шудрах шулуун ингээд байдаг, үнэн зөвийг ингээд гаргаад хэлцдэг. Иймэрхүү байх хэрэгтэй байна шүү гэсэн тийм мессеж бол гарч ирж байна. Хэрвээ ингээд өөрийгөө илэрхийлээд ингээд зүгээр ойлгуулад бусдад ингээд шудрах хэсэг тогтоогоод ингээд буруу зүйлийг ингээд хилээд ингээд явчих юм бол цаашдаа ер нь өөрчлөн их зүгээр одоо ажил амьдралын хувьд их өгөөчтэй харагдаж байна. Ер нь бол өөрийгөө нэлээ илэрхийл сурах хэрэгтэй байна л гэж бол энэ хөзрөөс уншигдэж байна. За тэгээд эцэст нь бол шинэ ийм эхлэл бол харагдаж байна. Хамгийн их л сонгодог хөзөр чинь өөрөө одоо фул хөзөр байсан. Тэгээд одоо дахиад энэ хөзөр ирчихэж байна гэхээр ажил амьдрал дээр бол яалтчгүй юм шин нэг тийм гоё зүйл эхлэх гээд байгаа л харагдаад байна. Яг нэг тийм дуншаад л одоо шин зүйл эхлэх гэхээр нэг л дуншаад болж өгөхгүй байгаа юм шиг боловч урттаа нэг хэдэн сарын дараа ч юм уу те тийм шин зүйл эхлэх гээд байгаа зүйл чинь бол бүтгээр хал харагдаж байна. За тэр нь бол миний бодлоор маш их тийм мөнгөтэй холбоотой зүйл эхлүүлэх юм болоо даа л гэж харж байна. Угаасаа ажил амьдралын талаар уншлах. Тэгээд энэ дээр маш их юм зоосны хүзэр иргэсэн байгаа даа. Тэгэхээр одоо ажлынхаа хажуугаар шин зүйл хийдэг ч юм уу нэг тийм шин мөнгөтэй холбоотой мөнгө олох боломжтой одоо санхүүгийн хувьд ийм асуудлаасаа гарахт чинь тус болохоор тийм шин зүйлээ эхэлж магадгүй бол харагдаад байна. Тэгэхээр хороо ертөнцөөс ийм зүйл ол чамд ирж байна гэсэн тийм мессеж бол байна шүү. За тэгээд ажил амьдралын тал дээр за би дахиад хүзэр аваач гэдэг тийм мэдрэмж орж ирээд байна. За ямар хүзэр ирэх юм бэ? Харъя.
Ready to bounce. Two cups. За ер нь бол аливаа зүйлд одоо ингээд шинэ зүйл эхлэх чаа. Ингээд тийм байгаа бол сонголтууд их байна. Гэтэ ер нь бол ийм байна. Хит одоо мөнгөний араас хөөцөлтөөд хэрэггүй бас ингээд хит бас хурдан түргэн одоо шийдвэр гаргах бас хэрэггүй гэж харагдаад байна. Ямар нэгэн байдлаар ажил амьдрал дээрээ шинэ зүйл эхлэх гээд байгаа бол жоохон хүлээцтэй байх хэрэгтэй байна. Бас ер нь жоохон тэнцвэртэй ийм одоо хит савлсан байдлаар ингэж шийдвэр гаргахгүй байх хэрэгтэй байна. За тэгээ өмнө нь бол асар олон сонголт гарч ирнэ. Энэ бүхний дотроос нь штэ аюу тийм зүрх сэтгэлээ давсан сонголт хийгэрээ гэж бол хүзэр зөвлөж байна. Аливаа тэр шинэ зүйл эхлэх гээд байгаа. Тэр нэг ажилт чинь бол зөвлөгөө өгöd байна. Тэр нь болохоор ийм мөнгө төгрөг одоо юу гэдгийг хит мөнгөнд ач холбогдол өгөөд одоо энэ нь илүү ашигтай даа гэд олон сонголтоос хит ашиг хар сонголт битгий хийгээрээ чи өөрийнхөө ингээд дуртай одоо сэтгэлээ сонсон ийм зүйлээ сонгох юм бол тэр чинь явандаа илүү чамд их ашиг авчирнаа гэж бол харагдаж байна. Одоо юу гэдэг хүн ингээд дурггүй ажиллаа хийгээд тэгсэн мөртлөө ингээд мөнгө одоо илүү цалинтай мөртлөө дурггүй ажиллаа ингээд хийгээд ахаар хүн аяндаа ингээд дурггүй учраас их мөнгө олж байгаа ч гэсэн тэр хэрээрээ маш их ингэж стрессдэг. Тэгээ стресстэй хэрээрээ одоо тэр мөнгөн ч гэсэн нэг одоо их орж ирж байгаа юм шиг мөртлөө яг нэг тийм таагүй одоо байдлаар мөнгө олсон учраас тэр нь ч гэсэн ингээд өөртөө чинь тийм наалттай үлдэцтэй бол байдаггүй юм байна лээ. Тэгэхээр миний одоо энэ хороо ертөнцөөс ирээд байгаа мессеж чинь юу вэ гэвэл та бүхэн маань аливаа нэг зүйлийг одоо шинээр ажил эхлэх гээд байгаа бол зүрх сэтгэлээ дагаарай. Хит ингэж ашиг хонжоо хайх хэрэггүй гэсэн тийм мессеж шууд утгаараа гарч ирж байна. Тэгэхээр одоо амар ашиг хараад энэ ч илүү юм уу, энэ нь илүү мөнгө олох юм байна гэж бол хэрэггүй. Яг өөрийнхөө сонирхдаг, өөрийнхөө дуртай тэр нэг зүйлээ сонгох юм бол их амжилттай байхаар бол харагдаж байна. Одоо эд мөнгөний гацаанаас бол астаа гарахаар л харагдаж байна да. Энэ өөрөө энэ ажил төрөл дээрээ тиймэрхүү зүйл бодоод байгаа юм шиг харагдаж байна. За одоо ер нь энэ ажил амьдралынхаа хувьд Oracle үзрийн зөвлөгөөг харъя. За манай 2 дугаар группийнхэнд маань ямар зөвлөгөө өгөх вэ? Үгүй. За vertical. Амьдралынхаа энэ гол зорилгынхоо төлөө одоо ажилд яваач гэд тэгж байна. Тэгэхээр нэг тийм ямар нэгэн юм зорилго тавих хэрэгтэй байна. Одоо яг юм зорилгогүй яваад байгаа бол нэг гоё тийм өөртөө шин зорилго тавиач. Тэгээд яг тэр амьдралынхаа тэр зорилгынхаа төлөө ингээд үргэлж ингээд урагшилж тийм ээ. Одоо inspired байгаад ингээд ямарваа нэгэн зүйлийн төлөө ингээд хичээгээд яваач. Тэгвэл ингээд амьдрал илүү амттай ингээд ийм байна. Ингээд зорилгогүй явснаас ингээд өөрийнхөө тэр хүсч буй зорилгодоо тэмүүлээд ингээд явах чинь амьдралын утга учир шүү дээ гэсэн тийм мессеж бол гарч ирж байна. Тэгэхээр та бүхэн маань ажил амьдрал дээр ямар нэгэн тийм гол өөртөө одоо зорилго тавьсан бол тэрнийхээ төлөө маш их хичээгээрээ тэгээд бас тэр зорилго чинь бас утга учиртай байх хэрэгтэй байна шүү гэсэн тийм сануулга байна. За одоо болохоор юу яа? Хастай
Хостой хүмүүстэй зориулаад хосын амьдралд нэг зөвлөгөө өгчий. За. Манай 2 дугаар группийн дунд маань хостой хүмүүс байгаа бол тухайн хостой хүмүүст маань өгөх зөвлөгөө юу вэ? Ер нь хэлчихвэч. За, Knight of Wands. За, манай хостой хүмүүсийн маань хувьд ертөнцөөс өгч би зөвлөгөө. За. Манай хостой хүмүүсийн маань хувьд ертөнцөөс өгч би зөвлөгөө хэлээд өгөөч. За, энэ үзэр угаас ирэх гээдсэн. За, манай хостой хүмүүсийн маань хувьд амар юм яг л ирэх чинь шүү. Хостой хүмүүсийн маань хувьд өгөх зөвлөгөө юу вэ? Гэж байна. Хостой хүмүүсийн маань хувьд хостой хүмүүсийн маань өгөх зөвлөгөө байна. За. Хостой хүмүүсийн маань хувьд ямар зөвлөгөө өгч байгаа вэ? Хостой хүмүүсийн маань хувьд ямар зөвлөгөө. За, ер нь бол шууд хэлэх юм бол хосын харилцаан дээр нэлээд юм хэрүүл маргаан дээр төвлөрөөд байна уу гэж бол харагдаж байна. Одоо яг шууд дандаа тийм байдаг гэж бол хэлээгүй. Ерөнхийн нэг ойрын чинь байгаа байдал, ойрын үед байгаа байдал нь тийм байгаа юм уу гэж бас харагдаж байна. Жохон хил амтай, хоорондоо жохон маргаантай байгаад байна уу да гэж бол хосын харилцаан дээр бол харагдаж байна. Хостой хүмүүсийн тухайд дандаа бол тийм байдаг гээгүй. Ер нь ойрны нэг тиймэрхүү байна уу да. Тэрэнд нь зөвлөгөө харж байна. Ер нь бол эмэгтэй ч юм уу те нилээн юм өөрийгөө хурцаар илэрхийлждэг хил амтай байрын одоо хэрэлдүүл ингээд нэгнийгаа жохон илтээр хилээд идэх ч юм уу ингээд айгүй өөрийгөө өмөрдөг тиймэрхүү бол байрын эмэгтэй хүний нэрэг бол гарч ирээд байна. Тэгэхээр эрэгтэй хүн ингээд хостой эрэгтэй хүн байвал одоо хосынх нь хувьд нилээн тийм үг хэлээрээ гомдоочих гээд байдаг ч юм уу нилээн та хоёроос үг хэлээрээ маргалтаад байдаг төрлийн бол хүмүүс харагдаж байна. Эмэгтэй хүмүүсийн хувьд бол та нар өөрсдөө нэлээд мөг газар гэдэггүй ч юм уу те маргааныг бас дэндүү ингээд томруулаад байдаг юм уу да гэж бол харагдаад байна. Тэгэхээр энэ хүзрөөс ингээд зөвлөгөөг нь харах юм бол миний бол шууд ингээд ойлголтоор болохоор та бүхний маань хувьд ингээд хайр сэтгэлийн хувьд ингээд аль нь ч байж болохоор харагдаад байна. Одоо яг юм жинхэнэ ингээд заяаны хосуудч болж болохоор байна. Эсвэл ингээд ийм зэвэл буюу ийм кармик хосуудч байж байхараас харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ өрөөсөө ингээд та бүхний яг алин дээр илүү одоо ямар энерги дээр илүү төвлөрвөл одоо ямар болж хувирах вэ гэдгийг л харуулж байгаа байхгүй юу. Хэрвээ та бүхэн хэрүүл маргаан одоо юу гэдэг нэг нэгэндээ гомцсон түнсэн маргалцсан ийм нэг нэлээд токсик зүйл дээр ингээл төвлөрөөл энийг л ингээл томруулаад ингээл хэрүүл ам хийгээд яваад байвал энэ харилцаа чинь өөрөө яг тийм одоо чамд ийм хэцүү болж болох болно. Одоо хэцүү байхаар бол харагдаж байна. Харин чи ингээд айгуу тийм тайван амгалан ингээд ийм нэг хайр сэтгэлийнхаа одоо сайн сайхан зүйл дээр нь илүү төвлөрөөд тийм ээ илүү гой сайхан зүйлийг ингээ олж хараач гэсэн үзэр байгаа байхгүй юу. Одоо миний шууд ингээд бодол мэдрэмжэнд орж ирснээр бол тэгж бол харагдсан. Тэгэхээр сахиусан тэнгэрүүд одоо чиний тэр хорвоо ертөнцийн харж хамдаг зүйлээс чинь чамд бол ямар мессеж ирж ийн вэ гэвэл ийм жоохон тайван амгалан байгаад өгөөч одоо хил ам хэрүүл тэмцэл битгий одоо хийгээд байгаа ч гэдэг юм уу те нэгэнтэйгээ эвтэй байгаад ингээ болцдог ч юм уу ингээд сайн сайхан зүйлээ дуурсдаг ч юм уу ингээ жоохон юм сөрөг зүйлээс холдоод эерэг зүйл төвлөрөөд өгвөл та хоёрын хувьд бол
болохоор бол одоо тийм амар одоо сөрөг хэцүү зүйл бол харагдахгүй байна. Тэгэхээр энэ хороо ертөнцөөс өгч буй зөвлөгөө нь нэлээд юм эрэг зүйлд төвлөрөөд одоо ямар зүйлийг илүү томруулмаар байна тийм бэ? Сайхан байх зүйлээ одоо ингэж усламаар байна уу? Эсвэл одоо ингээд хэрүүл тэмцэл маргааныг илүү ингээд дэврэгмээр байна уу гэдэг бол ерөөсө чиний сонголт гэж бол харагдаж байна. Та бүхний маань сонголт гэж бол харагдаж байна. Тэгээд юу ячээ? Oracle message-ийг харчээ. За манай 2 дугаар группийн маань өөх зөвлөгөө юу вэ? 2 дугаар группийн маань усан амьдралд өгөх зөвлөгөө нь юу байна вэ? Хэлж өгөөч. За higher wisdom гинэ. Рэн жоохон энэ хил хязгаараад хилээд өгөөч ээ. Ингээд юу мэддэг чаддаг гэдгээ ингээд хараад ойлгоод өгөөч ээ. Ингээд шин зүйлийг ингээд судлаад мэдээд өгөөч ээ гэд тэгж байгаа байхгүй юу? Одоо илүү юм дээд түвшний одоо ухаан оюун мэдлэгийг ингэж сураарэ гэсэн тийм мессеж гарч ирж байна. Тэгэхээр хайр дурлалын хувьд гэх юм бол одоо мэдээч хэрэг ингээд одоо илүү юм дээд түвшний байдлаар хайрлаарэ гэх юм уу? Одоо илүү сайхан дээр төвлөрөөч ээ. Ингээд жоох ухаалаг байгаа чи ямарваа нэгэн зүйлийг ингэж жоохон одоо дээрээстэй илүү юм өндөр дээрээс одоо тийм ухаалаг зөв байдлаар ингэж хандаач ээ гэсэн тийм бол мессеж гарч ирж байгаа гэж би харж байна. Тэгэхээр та бүхэн маань аливаа зүйлд жоохон юм юутэй тийм ээ ухаалаг жоохон томоор хараад том зургаар нь хараад одоо жижиг асуудал дээр маргалдаад байгаа бол илүү ингээд том өнцгөөс нь хараад те энэ яг маргалдах асуудал мөн үү биш үү гэдгийг бас жоохон тунгаагач гэдэг тийм бас мессеж орж ирж байна. Тэгэхээр за хостой хүмүүсийн маань хувьд л ийм байна шүү. За одоо болохоор хосгүй ганц бие байгаа хүмүүсийнхаа мессежийг хараад үгүй. Манай ганц бие байгаа хүмүүст маань ер нь ямар зөвлөгөө өгөх вэ? Яавал одоо хүнтэй уулзах вэ ч юм уу те? Тэрийг хараад үгүй юу? За манай хосгүй байгаа хүмүүсийн маань хувьд ямар зөвлөгөө өгөх вэ? За би бол сая энэ хүзрөө ингээд анх ирсэн та нарынхаа сонгосон хүзрээс юу харлаа. Та бүхний маань хувьд хосгүй байгаа хүмүүсийн маань хувьд айгүй тийм шин гой сайхан хайр ирэх юм шиг санагдаад байна. Ойрын хугацаанд одоо X-Max биш яг шив шин уучрал ч юм уу тиймэрхүү зүйлэл нэг гоё ирэх юм шиг мэдрэмж төрөөд байна. За манай хосгүй ганц бие байгаа 2 дугаар группийн маань хувьд хайр дурлалын амьдралд нь өгөх зөвлөгөө. За сан амар хөөрхөн үзэр ирэхлээ шүү дээ. За гоё аз жаргалын үзэр эргэж байна. За Four of Wands. Дугаар группийн маань Six of Cups. Wow. Амар хөөрхөн үзэрнүүд эргээд байна шүү. Насгүй баха. Дугаар группийн дөгөөч. За. Тэрний хэлж өгөөч. Одоогоор хосгүй байгаас ингээд 2 дугаар групп. Дурлалын амьдралд нөх зөвлөгөө. За дэт. Вау. High Priestess. За нилээн гой хүзэр ирэглээ. За миний хувьд болохоор шууд
Энэ хоёр хүзэр нэлээд анхаарал татаад байна. Бус хүзэр нь болохоор угаасаа ийм бүгдээрээ яг ингээд зөв хараад гараад ирсэн. Яг ийм гой утгатай хүзэр байгаа байхгүй. Тэгээд энэ хоёр хүзэр маань ингээд ийм дарааллаад яг нэг тийм буруу хараад гараад ирсэн. Энэ хоёр хүзрийн анхаарал татаад байна. За энийг би юу гэж унших вэ гэх юм бол би бол шууд өнгөрсөн харилцаагаа ер нь дуусгаж чадахгүй байна уу да гэж бол харагдаад байна. Дэт хүзэр эргээд харсан гэхээр ер нь бол жоохон гацалтын энерги байхгүй юу. Тэгээд энэ Four of Wands чинь болохоор ер нь бол нэгдэл хайр дурлалыг бас илэрхийлж болдог. Тэгэхээр бүр ингээ гэрэлсэн хүмүүс байж бас магадгүй. Одоо энэ сингл байгаа хүмүүс маань өмнө гэрэлжсэн ч юм уу нэлээ юм гүн гүнзгий холбоотой байсан хүнтэй байж бас магадгүй харагдаад байна. За тэгээд зөвлөгөө нь болохоор ер нь бол энэ өнгөрсөн болорсон зүйлээ орхиул яасан юм бэ гэсэн тийм шууд бол зөвлөгөө орж ирээд байна. Ер нь шив шинээр ингээд эхлэх юм бол үнэхээр гоё хайр дурлал бол ирэхээр харагдаад байна. Угаасаа сан үзэр ирэхсэн Six of Cups, Page of Cups гэдэг энэ гурван хүзэр чинь өөрөө их тийм юуны хүзэр байгаа байхгүй юу? Айгуу нэг тийм эерэг гэгээлэг хүзрүүд байна л да. Сан хүзэр чинь өөрөө юм аз жаргалын энерги тэгээд ер нь бол юм бяцхан хүүхчиг юм одоо гинэн цайлган аз жаргалтай байдлыг илэрхийлдэг байхгүй юу? Тэгээд Six of Cups чинь өөрөө юм нэг одоо яг ийм сөүлмэйт харилцаа ч юм уу те ийм нэг өмнө насны бүртлөө тийм одоо хит кармик биштэй яг нэг тийм аз жаргалтай одоо хүүхэд насны хайр шиг нэг тийм гоё хайрыг илэрхийлдэг. За тэгээ Page of Cups чинь өөрөө угаасаа тийм айгу гинхэн одоо зөөлөн одоо нэлээм одоо ямар хэмтэй хөнгөн гэх юм уу нэг тийм гоё гэгээлэг хайрыг бас илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр энэ гурван хүзэр гуруулаа ингээд эргээд гараад ирсэн гэхээр та бүхэнд маань ийм нэг гоё шинээр яг нэг тийм хайр дурлал яалтчгүй ирэх гээд байгаа л харагдаад байна. Тэгэхээр та бүхэн маань өнгөрсний тэрний хар бараан дурсамжийг тавьж явуулаарэ гэж бол хүзэр маань шууд зөвлөж байна. Нилээн юм хөнгөн аз жаргалтай өмнө таньдаг байсан ч юм шиг айгуу тийм танил дотно тийм бол хайр дурлал ирэхээр харагдаж байна. Одоо нэг тийм амар юм dark бол биш заяа. Одоо ингээл яг уулзсан чинь нэг тийм таалагдахгүй хүн байдаг ч юм уу. Тийм бол биш. Айгуу тийм хөнгөн ингээ болцоод тогтлоод ингээ явахаар тийм бол мэдрэмж бол төрж байна. Тэгэхээр та бүхэнд маань юм гой сайхан хайр бол ирэхэд тун ойрхон байна гэж би бол хараад байна. Энэ яг үл энэ өнгөрсөн жоохон энэ гацаанаас бол гарахад тун ойрхон ч байна. Ер нь орхиороо ер нь шин зүйл эхлүүлээрэ гэж бол хараарт сахиуснаас нь хэлээд байна. За тэгээд энэ хүн өөрөө их тийм юу юм уу да гэж харагдаад байна. Одоо нилээн бас одоо хайр дурлалын хувьд ингээл гэгэлзүүлж гоголзуулаад байгаа хүмүүртлөө агай хөөрхөн тийм буур суурьтай. Одоо шууд ингээл дэндүү сэтгэлэн л байгаад өөр юу ч хийдэггүй хүн бол биш. Нилээн бас хайр дурлалч байна. Таны хувьдаас ингээд хүссэн шигчин одоо санхүү мөнгөний хувьд боломжтой ч юм уу, ажил карьерийн хувьд дайггүй ч юм уу тийм нилээн нэг тиймэрхүү хүчтэй байрын бол эрэгтэй хүний фигур харагдаад байна. За тэгээд ер нь бол таны яг нэг тийм хүсэжсэн шиг чинь хүн бол байхаар юм шүү гэж бол харагдаж байна. За тэгээд хамгийн гол нь энэ High Priestess хүзэр маань иргэцэн. Тэгэхээр ер нь бол зөв бэлгээ сонс. Одоо тийм дотоод дуу хоолойгоо сонс. Ер нь бол нэлээд та бүхний маань хувьд зөв бэлэг нь яг ингээд гоёор сэрэгж байгаа ч юм уу те. Тиймэрхүү нэлээ мэдрэмжтэй байгаа. Эсвэл одоо ийм сахиус тэнгэр чинь нэлээ ингэж харж хандаж танд ингэж тусалж дэмжиж зөвлөж явдаг. Ийм хамгаалттай ч юм уу тийм хүмүүс бас байгаа юм шиг харагдаж байна. Тэгэхээр та бүхэнд маань бол хайр дурлалын хувьд бол тэгтлээ тийм санаа зовоод ахаар юм бол байхгүй. Тэгээд бас нэлээ өөрийнхөө сүнслэг байдалд ингээд төвлөрөөд тийм ээ.
гэгээлэг ийм гоё сайхан байгаарэ гэсэн тийм мессеж гарч ирж байна. Нилээн ийм зүүн савинтай байна. Магадгүй одоо зүүдэнд чинь танилцах хүн чинь ч юм уу зүудлэгддэг ч юм уу нэг тийм зүүн савингаар бас шинэ хүний чинь тухай мессеж мэдээлэл бас орж ирж магадгүй бол харагдаж байна. Ер нь бол нилээн зүүн савин хөгжөөд ирэхээр штэ ингээд юу яд юм лээ. Одоо ирээдүйд болох байгаа зүйлийг ингэж зүудэрээ ч юм уу нилээн тэгж зүгэнж мэдэрдэг болдог. Тэгэхээр та бүхний маань хувьд яг нэг юм зүүн бэлэг чинь нилээн өндөр байгаа юм шиг мэдрэгдэж байна. Тэгээд тухайн тэр уулзах байгаа хүнийгээ ч гэсэн та бүхэн маань зүүн савингороо хизээ уулзгаа ер нь бол мэдж байгаа ч юм уу те. Ямар шоу хүн байх талаараа ер нь зүүдэлсэн байж бас магадгүй харагдаж байна. За нэг тийм гоё юм мессеж гарч ирлээ. За тэгээд өнгөрсний жоохон нэг тийм сэтгэл зүйн асуудал, шаналл тэр зүйлээ орхижуулах зүгээр байна. Ер нь бол X чинь бол ирэхгүй л гэж би бол шууд хэлэхээр байна. Сингл хүмүүсийн маань хувьд гоё шившин хүн ирэхээр юм шүү. За тэгээд та бүхэндээ Oracle үзрийн сүүлийн зөвлөгөөг нь хараад өгье. За манай 2 дугаар группийнхний маань хувьд ямар зөвлөгөө өгөх вэ? Синглчүүдэд маань ямар зөвлөгөө өгөх вэ? За give up control. Юу юм бэ л да хит их ингээд одоо контрол хийхээ болооч ээ. Ингээд одоо юм ирээдүйд яг ингэн тэгнэ гээл ингээл хит амир юм одоо өөрийгөө чангалаал те ирээдүйд ингээл хит амир ингээд төвлөрөөд ах хэрэггүй. Яг одоо байгаа моменттоо ингээд моментоо мэдрээч ээ. Тэр одоо байгаа моментынхаа аз жаргал тэр өгч байгаа одоо мессеж ухаарал тэр бүх зүйлийг ингэж мэдрээч ээ гэсэн хүзэр бол гарч ирж байна. Тэгээд ийм аливаа зүйлийг хит контролдох гол те энэ хайр дурлал дээрч тэр одоо хизээ уулзах бол ч юм уу яг хизээ юм бол эсвэл одоо яг хаана юм бол гэл ингээл те одоо яг тэр хүнтэй болох ч юм уу болохгүй ч юм уу гэл ингээл хит юм ингээл мэдэх гэж контролдол ингээ одоо цагтаа өрөөсөө ингэж оршихгүй байгаад ах нь өөрөө их гим хортой байд юм аа гэсэн мессеж бол гарч ирж байна. Угаасаа ер нь бол тийм байдаг. Одоо байгаа цаг хугацаа гэдэг чинь л ерөөсөө бидний хувьд яг тийм оршиж байгаа маа штэ тий. Угаасаа яг өнгөрсөн цаг гэдэг чинь ингээ болоод өнгөрсөн ирээдүг гэдэг бол ерөнхийдөө нэлээд тодорхойгүй штэ. Та бүхний л яг энэ хийж байгаа үйлдэл одоо тэр бүх жижиг зүйлээс чинь хамаарч ирээдүг чинь шийдэгдэн. Тэгэхээр одоодоо илүү ингэж төвлөрч одоодоо илүү майндфул байх юм бол та бүхэн маань зөв сонголтыг хийгээд чадаад байна л гэсэн үг. Тэгэхээр зөв сонголтыг хийгээд ингээд оюуханаа ашиглаад ингээд яг мэдрээд явах юм бол та бүхэн маань ирээдүйн ч гэсэн тэр хэрээрээ зөв сонголтын одоо үр шимээр ингээд ирээдүй чинь хүртэл зөв явнаа гэсэн тийм утга байна. Тэгэхээр та бүхэн маань аливаа зүйлийг битгий хитийг контролдож ирээдүгөө одоо хитийг шаналж битгий байгаасай гэсэн мессеж бол гарч ирж байна. За ерөнхийдөө бол ийм байлаа. Тэгээд энэ хүзэр маань ер нь манай синглчүүдтэй маань зориулагдсан болоо даа л гэж ер нь харж байна. Та бүхэн маань ялцчгүй нэг тийм шин зүйлийг өөртөө өрн дуудсан байна. Шинэ хайр дурлал бүр удахгүй ирэхээр бол харагдаж байна. Би яг тэгж мэдрээд байна. Энэ ингээд бүтэн сар болсон. Одоо яг ийм шинэ эхлэл бол ирэхэд ойрхон гэж бол харагдаж байна. Тэгээ маш гоё юм бэлэгдэлтэй хүзрийг та бүхэн маань өөртөө сонгосон байна. За тэгээ ийм байлаа. За надаас хэлэх нэг зүйл байна. Та бүхэн маань ингээд намайг дэмждэг хүмүүстээ бол маш их баярлалаа. Сөрөг сэтгэл бичээд байгаа жоохон юм таагүй одоо зүйл ингээд бусдын энэ чанал дээр үлдээгээд байгаа хүмүүстэй хэлэхэд болохоор битгий үзээч одоо таалагдахгүй бол битгий үзээрэй гэж хэлье. Өөр сувгууд зөндөө байгаа. Тэгээд нэгнийхээ одоо бичлэгэн доор ингэж
онцгүй битгий хэлээчээ, таалагдахгүй байвал өөр хүнийг үзэж болно шүү гэж хэлмээр байна. За тэгээ намайг маш их дэмждэг хүмүүстээ бол маш их баярлалаа. Тэгээ баяртай. За сайн бацгаана уу манай 3 дугаар группийнхан маань. Тавтай морил та бүхэн маань Queen of Swords үзрийг сонгожээ. За энэ үзрийг ингээ шууд харсан чинь амар хөөрхөн юм шар шуу харагдаад байгаа юм шиг байгааз. Яг ингээ шар шуу гэж бас хэлэхэд хэцүү. Гэхдээ тийм шар шуу шиг харагдаад байгаа. Тэгэхээр та бүхний маань хувьд нэлээд ухаалаг одоо маш тийм оюун бодлын хувьд болохоор одоо divine гэх юм уу нэлээд сүнслэг юмыг одоо юмыг нэлээд сүнслэг талаас нь хардаг ч юм уу маш тийм алсуур гүн бодолтой нэлээд тийм мундаг хүмүүс агаах гэж бол би харсан. Тэгээд дээрэс нь нэлээд юм эмгтээлэг энержи ер нь бол гарч ирээд байгаа хгүй энэ ирээхэнүүд энэ төр нь ер нь айгүй хөөрхөн маад. Тэгэл энд юм сон байгаа юм уу та. Тэгэхээр та бүхний маань хувьд бол айгүй тийм эмгтээлэг хөөрхөн царайлагч юм уу? Ганган дэгжин юм хөрхөн ирээхэ шиг тиймэрхүү хүмүүс агаах гэж би бол бас харсан. За тэг Queen of Swords ч өөрөө яг тэр оюун ухааны хувьд одоо яг амар юм ухаалаг тэгээд хилээгснээ шулуухан хилчдэг. Ер нь бол нэлээд шудраг байрын хүмүүсийг бас илэрхийлдэг. За тэгээ та бүхний маань ер нь энержи бол имерхүү байгаа л гэж би харсан. Байгаа гэж харсан. За ажил амьдралын хувьд хорвоо ертөнцөөс өгч буй зөвлөгөөг нь хараад үгэй. Ажил амьдрал дээр нь манай 3 дугаар группийнхан хорвоо ертөнц сахиуснаас нь ямар зөвлөгөө өгч байна вэ? Хараад үгэй. За стар хүзэр шууд ирэглээ. Наа 3 дугаар группийнхан маань зөвлөгөө. Тэгснэ Queen of Swords дахиад ирэхчлээ. За ажил амьдралын хувьд шуу юм вэ? Хорвоо ертөнцөөс ямар зөвлөгөө өгөх юм вэ? Four of Swords. За шууд зөвлөгөө өгөх вэ? За stream төрчихжээ. Two of Swords. Надад яг нэг тийм хоёр зүйлийн нэг нь илүү амжилт олно гэдэг ч юм уу. Тийм юм санаанд ороод байна л да. Тэгээ яг ажил амьдрал дээр та бүхэн маань нэг хоёр зүйлийг айгүй ингэж одоо хийж исэн бол гэх юм уу? Хоёр зүйлээс яг нэг л зүйл нь маш их тийм амжилтанд хүрэхээр л харагдаж байна. Тэр зүйл нь болохоор таны их тийм урт хугацаанд одоо ажиллаж исэн төсөлчин ч юм уу эсвэл одоо юун дээр ирэх юм бол оюутнууд тэр үзэж байгаа гэж бодвол одоо юу гэдэг хийж байгаа нэг group project одоо юу гэдэг би даалт одоо тийм ер нь хийж байгаа айгүй урт хугацаанд ингээ хийсэн нэг тэр зүйл чинь айгүй тийм юу болно viral болно гэх юм уу эсвэл од олон гэх юм уу амжилт олно гэж бол харагдаад байна. Харин нөгөө талдаа хийж исэн нөгөө нэг зүйл чинь болохоор одоо та илүү их тэрэндээ ач холбогдол өгөөд тэрийг илүү амжилттай болно гэж бодсон боловч тэр чинь амжилт өгөхгүй байж бас магадгүй харагдаж байна. Тэгэхээр яг нэг юм хоёр зүйлд та бүхэн маань одоо ажил одоо тэр энерги бүх зүйлээ зориулсан байгаад
нэг нь илүү амжилттай, та бүхэн нэгэнгээр нь илүү их одоо амжилт олно. А нөгөө зүйлээрээ болохоор та бүхэн төдийлөн их амжилт олохгүй гэсэн нэг тийм юм харагдаад байна. Тэгээ цаашдаа болохоор та бүхэн маань яг энэ амжилт олсон одоо энэ амжилт олох тэр зүйлээ хөөгөөд ингээд бол явахаар харагдаж байна. Нилээ ирээдүйтэй зүйл ажил амьдралын чинь хувьд бол тохиолдохоор бол харагдаж байна. Та бүхний яг нэг тийм тууштай зан, өөрийнхөө төлөө хичээдэг, одоо өөрийнхөө төлөө дуурдаг, оюун бодлоо ашигладаг тийм ээ. Энэ өөрийгөө дайчилж ингээд өөрийн хүчээр тэр нэг амжилтанд хүрэх тэр нэг зүйл чинь бол амжилт өгөхөөр одоо үр шимээ бол өгөхөөр харагдаад байна. Нилээн тийм гой сайхан ирээдүйтэй ажил прожект бол одоо тэр зүйл чинь бүтээд та бүхний маань өмнө юм гой сайхан ирээдүй байхаар харагдаж байна. Нилээн юм өөртөнд чинь хүч чадал өгсөн, одоо өөртөө итгэл өгсөн ажил амьдрал дээр чинь нэг тийм гоё урт удаандаа хийж исэн зүйлийн чинь үр шим бол харагданаа гэж бол мессеж гарч ирж байна. Тэгээд орчлон ертөнц дээр сахиуснаас чинь өгөх гээд байгаа зөвлөгөө юу вэ гэх юм бол одоо тэр зуураад байгаа нэг бүтэхгүй байгаа ч юм уу зүйлээ орхиоч эсвэл ингээд тийм одоо ялагдтал тийм ээ. Одоо хоёр зүйлийн нэг нь бүтээд нэг нь бүтэхгүй байлаа гэхэд яг тэр ялагдал дээрээ бити төвлөрөөч. Яг тэр нэг гоё одоо амжилтын тэр боломжийг нь шүүрч аваад тэр чигтээ яваарай гэсэн бол мессеж гарч ирж байна. Тэгэхгүй ингээ хоёр зүйлийн нэг нь яг бүтчихэд хахад нөгөө бүтээгүүд нь одоо санаа зовоод ч юм уу те яагаад ингээд энэ зүйл нь болсонгүй вэ? Яагаад энэ бүтсэнгүй вэ? Энтэр гэж бодож магадгүй харагдаад байна. Тэгэхээр бүтэхгүй байгаа зүйлийг бол шууд орхичих хэрэгтэй. Бүтэж байгаа тэр ажил төрөл юу гэдэг тэр зүйлээ бол сонгоод илүү ингээд урагшлаад явах хэрэгтэй гэсэн мессеж бол гарч ирж байна. За тэр нь бол та бүхний хувьд бол ямар ч ажил байж болно. Угаасаа хүн ер нь тэгээд зөндөө зүйлийг эхлүүлдэг, зөндөө зүйл нь одоо бүтдэг, зарим нь бүтдэггүй ч юм уу тийм зүйлс бол байдаг. Тэгэхээр хүзрөө ингээ харахаар та бүхний яг эхлүүлсэн хоёр зүйлийг чинь нэг бол асар их амжилттай байх нэ л гэж би бол хараад байна. Та бүхний яг өөрийн чинь тэр оюухан одоо тэр хөдөлмөр шингэсэн тэр нэг зүйл чинь нэлээд амжилт өгөхөөр бол харагдаад байна шүү. Ажил амьдрал дээр нь ийм бол мессеж гарч ирж байна. За тэгээд Oracle үзрийн зөвлөгөөг нь хараад үгэй. За манай 3 дугаар группийн маань хувьд ажил амьдралд нь ямар зөвлөгөө өгөх вэ? Хэлж. За breakthrough гинэ. За амьдрал өөрөө нэг юм олон одоо юутэй твист гэдэг чинь ингээ эргэлт одоо олон салаа замтай дэвэдээ уналт босолттой ч юм уу амьдралд ер нь зөндөө тийм зүйл гарч ирнэ. Одоо саад бэрхшээл одоо аливаа нэг зүйлийг хийж яхад тэрэн дунд нэг юм заавалчгүй ингээ садаа гарч ирнэ штэ. Бүхэл юм ингээл 100% яг тэгшин замаар бол явдаггүй. Тэгэхээр айл болох тэр одоо гарч ирж байгаа саадыг нь давах тэр хүчтэй бай. Одоо тэр даад хүнд юу дааж одоо давах чадлаар нь ингэж зовлон өгдөг гэдэгдэн штэ. Тэгэхээр айл болох юм зовлон шаналл одоо хэцүү саад бэрхшээлд нугаршгүй хүчтэй байгаарэ гэсэн бол мессеж гарч ирж байна. Тэгэхээр та бүхэн ажил амьдралын хувьд болохоор аливаа нэг зүйл жоохон бууж өчөх гээд байгаа ч юм уу тиймэрхүү байгааж магадгүй яг одоогор. Тэгэхээр та бүхний маань хувьд мессеж нь гэвэл удахгүй ерөн сайхан зүйл болохоор байна. Одоо үр шимээ бол хүртгэхээр байна гэж би харж байна. Тэгэхээр унж босоод ингээд яваад хүн амжилтанд хүрдгийн шүү гэсэн бол мессеж байна шүү. Тэгэхээр шууд ингээд аливаа зүйлд битгий бууж өгөөрэй.
бууж өгөөрэй. Битгий бууж өгөөрэй. За тийм байна. За одоо болохоор хостой хүмүүсийнхээ хувьд хайр сэтгэлийн амьдралтын зөвлөгөө хараад өгье. Дараа нь болохоор single хүмүүстэй харж өгнө. Single хүмүүстэй ер нь яавал хостой болохоор юм ч юм уу тэрийг нас хараад өгнө. За хостой хүмүүстэй одоогоор ер нь хосын амьдралтаа одоо яавал дээрээ тэр хөрхөн зөвлөгөөг нь хараад өгье. За энэ хөдрөө маш нэгтээд байна. Шууд ингэж хэрэгтэй. За манай хостой хүмүүсийн маань хувьд айгүй хэлэх юм зөндөө ах шиг өндөр хүч маань бүр байн бөөрөө иргээд байна. За хостой хүмүүсийн маань хувьд хорооштон хөөснөөс нь ямар зөвлөгөө өгөх вэ? Манай 2 дугаар группийнхны хувьд хостой хүмүүст маань ямар зөвлөгөө өгөх вэ? Хорооштон хөөснөөс нь юу гэж зөвлөх вэ? За энэ айгүй шидэгдэж хүзэр маань гарч ирээд байна шүү. Three of Wands байна. Энэ хоёр үзэр ёо ямар амар юм бэ? Яг түрүү ингэж хоёулаа гарч ирсэн шүү. Тэгснээ одоо дахиад ингэ гараад ирсэн. За. Айгүй их тийм гоё хайр дурлал байна да. Нэр гоё сайхан хайр дурлал байгаад байна. Манай 2 дугаар группийнхны маань хувьд үгүй 2 гинэ. Манай 3 дугаар группийнхны маань хувьд уучлаарай. Вау, magician. За манай 3 дугаар группийнхны маань хувьд вау. Тийштэй манай 3 дугаар групп тийм ээ. За. Хостой хүмүүсийн маань хувьд бол хайр дурлал цэцгэлж байна. Вау, бүр ингээд цаанаас ундраад байна та нарт одоо. Үнэхээр гой сайхан зүйл болоод байгаа юм шиг санагдаад байна. За энэ хоёрыг авчия л доо. За. Оо. Хостой хүмүүсийн маань хувьд бол амар хөөрхөн ингэж санагдаад байна. Та бүхэн маань ийм үг хэлээрээ ингэж одоо юу гэдэм бэ? Үг солилцохгүй байсан ч гэсэн хоёр биенээ ингэ сэтгэлээрээ ойлгодог ч юм уу. Энэ хоёр үзрийг харахаар шууд тийм мессеж орж ирээд байна. Ингээд үг нэг нэгэндээ үг хэлэхгүй байсан ч гэсэн ингэ сэтгэл нь шууд ойлгочдөг те ингээд нэг юм бодлоороо сэтгэлээрээ ойлголцдог хүмүүс гэж яддаг да. Яг нэг тийм мессеж бол сая шууд орж ирж байна. Айгүй их нэг нэгнээ мэдэрдэг, нэг нэгэндээ маш их хайртай. Тийм бол хүмүүс бол байна гэж би бол харж байна. Тэгээ энэ High Priestess бас хүзэр маань иргэсэн байна. Six of Cups үү те? Six of Cups юм шиг байна. Та бүхний хувьд бол яалтчгүй юм урд насны холбоо барагчл нь одоо юу юм бэ? Амар гоё хоёр хүзэр иргэсэн байгаа байхгүй юу? Би бол нэг тийм twin flame тэр яг итгэдэлтэй ихтэй ингээ хүн болгонд тийм бас хүн байна гэдэг чинь өөрөө их хор тохиол юм болов уу гэж боддог. Тэг ингээд тараа хүзэр үздэг. Одоо би өөрөө бас мэдээж хэрэг үзэж байгаа шүү дээ. Өөр хүмүүсийн бичлэг гадаа дотоодгүй үздэг. Дөнгөт яг ингээл амар за энэ хүн бол чиний шууд twin flame чинь байна. Ста нэрээ юм байна, тийм байна ингээл те. Нэг тархитлагаа эргүүлэх нь ч гэх юм хайшин ер нь ингээд хит амар ингээд тэр зүйлийг ингэж хүнд амар тулгаад ч юм уу нөгөө үнэн ч гэсэн нэр ийм юм бэ шүү гэд кармик хүний ч юм уу тэгж бодоод ингээд жоох ингээд самураад гэх юм уу. За муугаар ярил ингээд жоон толгойд ирэх нь эргэцээ яваад идэг юм шиг бол санагцсан. Ер нь гадаа дотоодгүй зарим ютуберууд бол тийм байдаг. Гэтэ яг энэ ингээ хүзэр ингээ буусныг ингээ харахаар та хоёрын хувьд бол ялцчгүй тийм сүнсний асар том нэнэ холбоо бол байна гэж би шууд харж байна. Хорон ертөнцөөс өгч буй зөвлөгөө юу вэ гэх юм бол та хоёр одоо ер нь алс ирээдүйн зорилгоо ер нь тодорхойлох юм уу?
тодорхойлвол их зүгээр юм уу даа гэж бол харагдаад байна. Та хоёрт ингээд цаашд ингээд болж бүтэх потенциал одоо юу гэдэм бүхэл зүйл чинь байгаа л харагдаж байна. Айгүй тийм magician хүзэр ирэхсэн байгаа байхгүй юу? Юу л бол юу хийж бүтээж чадхаар ингээд дөрвөн эрдэм одоо нөгөө бүх эрдэм нь төгсөрсөн гэж нэг тэгдэгтэй. Яг тэрэн шиг байгаа байхгүй magician хүзэр чинь өөрөө ингээд бүх элементийг эзэмшсэн ер нь бол иж хитэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та хоёрын хувьд бол ингээд хосын харилцаа чинь бол төгсөрсөн байна шүү гэж би бол шууд хараад байна. Тэгээд зөвлөгөө гэх юм бол яг юм жоохон алсын хараатай байгаа чи одоо юу гэдэг алсын тийм урт хугацааны төлөвлөгөө гаргавал их зүгээр байгаа ч юм уу те. Ингээд урсаад яваад байж бол болохгүй юм шиг бол харагдаад байна. Нэг юм төлөвлөгөөтэй одоо хэрвээ ингээд болж бүтээд яг ингээд суух цагч нь болцсон ч юм уу те. Нэг нэгнээ аягуусаа ойлгодог нөхдөг ингээд мэдэрсэн хоёр бол та хоёр ер нь ингээд гэрэлтэй төлөвлөдөг ч юм уу те. Ингээд хэрвээ одоо дөнгөж дээдлж эхэлж байгаа бол үерхдэг ч юм уу ингээд нэг юм дараагийнхаа үе шатыг ингээд аваад явбал яасан юм бэ гэж бол мессеж гарч ирж байгаа юм шиг харагдаж байна. Ер нь бол тийм амар одоо юм зөвлөөд авах юм бол надад бол алга гэж харагдаж байна. Seven of Pentacles юм биш үү те энэ би нэг Knight of Pentacles гэж харуулсан. За Seven of Pentacles. Та хоёрыг ер нь бол бурханы нэр шагнахаар шийдчихжээ гэж би бол шууд хэлье. Та хоёрын одоо энэ нэг нэгнээ хайрлах гэсэн тэр их төвчээр тэр их одоо нэг нэгнээ ойлгох сэтгэл энэ бүгд чинь ингээд эцтэй та хоёрын юм нэгдэл одоо юм гой сайхан хайрыг бүтээсэн байгаа байхгүй. Тэгэхээр та бүхэнд маань юм ирээдүйдээ ер нь яахаар байна тэрийгэ жоохон төлөвлөөрэй. Гой сайхан зүйл бол байна. Ингээд нэгэн хэвийн одоо яваад иж болохгүй одоо хамт амьдрах ч юм уу одоо урагшлын ингээд тгий гэж бол ер нь хоорондоо ярил яасан юм бэ ч юм уу. Тим гоё мессеж гарч ирж байгаа гэж би хараад байна. За өшөө бас тодруулаад үгэй. Тодруулмаар санагдчихлаа бүр. За манай 2 дугаар группийн маань хайр дурлал нь гой сайхан байна. Ямар зөвлөхөө байгаа. Гой. Вау. Sleepwalker. Энэ үзэр чинь өөрөө юм нэмэлт үзэр ахгүй юу? Тэгэхээр нэлээд монцгой шууд үзэр эргээд байна. За. Би бол та бүхнийгээ бол ямар нэгэн алхам хийгээч гэж бол би шууд хэлэхээр байна. Ирээдүйд бол ингээд яваад ах юм бол энд өөр хүн гарч ирж байгаа байхгүй юу? Тэр юу гэдэг харилцааг өөр нь бол ингээд нэгэн хэвээ явуулаад одоо юм одоо удаан үерхсэн хүмүүсийн тухайд энэ төр бол тийж харагдчихэж магадгүй харагдаад байна. Одоо удаан үерхсэн хүмүүс чинь ингээд яг ийм нэг алхам хийгээд гэрлэхгүй ингээл нэг юм яваал яадаг да тэгж тэгжээснэ гинт ингээд одоо эмхтэй нь хүлээгээд идэх ч юм уу те эрэгтэйгээ ямар нэг үйлдэл хийхээ хүлээгээд за одоо яг гэрлэхгүй юм байна гэж бодоод ч юм өөр хүнтэй уулзах магадлал бас байдгийг штэ. Тэгэхээр яг ингээд
муу амлаж байгаа юм биш. Гэтэ хөзөрнүүд ингээ эргэцэн байна гэхээр бол ийм гинтийн юм хүм тохиолдож магадгүй бол харагдаад байна. Гинт өөр нэгэн хүн гарч ирэх ч юм уу те. Тийм бас магадлал харагдчихэ шүү. Тэгэхээр та бүхний маань хувьд болохоор яг тэр өмнө одоо хэлсэнчлэн ямар нэгэн үйлдэл хийхгүй мүү. Ингээд одоо гой сайхан хайр байна. Нэг нэгнтэйг их тийм жинхэнэ одоо учрах хэвээр байдлаар учирсан ч юм уу. Нилээн тийм гүн учир холбогдолтой юм хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэхээр та хоёрын маань хувьд ингээд дараагийн шатнд гарахгүй муу л гэж би бол хараад байна. Дараагийн шатнд гарахгүй бол ингээд хурдхан шиг үйлдэл хийхгүй ингээд гацаад яваад авах юм бол ер нь бол харилцааны хувьд жоох асуудал гарч ирэхээр бол харагдчих шүү. Яг үннийг бол хэлэх юм бол ер нь жоохон өөр хүн гарч ирэх ч юм уу те. Тиймэрхүү асуудал байж болохоор харагдчих шүү. Ингээд нэг орхих ч юм уу. Тийм бол байна шүү гэж би шууд харж байна. Тэгэхээр нэг тийм төлөвлөгөөтэй нэг юм алсын хараатай ирээдүйтэй байвал яасан бэ? Хоорондоо ярилцвал яасан бэ ч юм уу тийм мессеж бол гарч ирээд байна. Одоо эрэгтэй хүн үзэж байвал эмэгтэй хүнээс асуудаг ч юм уу те. Уурах уу, гэрлэх үү, ингэхүү, тэхүү гэд нэг жоохон юм тийм байвал яасан бэ л гэж би бол харж байна. За тэрнээс биш маш юм одоо онцгой нандин одоо сүнслэг одоо бүхэл зүйл нь бүрдсэн мэдээж нь хөзөр хэрэгцэн ласар онцгой харилцаа юм уу да гэж би шууд харлаа. За одоо Oracle хөзрийг харчээ. За манай хостой 3 дугаар группийнхний маань хувьд ямар зөвлөгөө ертөнцөөс өгөх юм бэ? Хэлээд өгөөч. Inner vision. Эргэлзээнийхаа тэр нэг одоо утсын тастаад өгөөч. Өөрийнхөө яг тэр дотоод зүүн савингоо сонсоод эргэлцгээ болвол яасан бэ гэсэн нэг тийм утга байгаа байхгүй юу? Ямар нэгэн зүйлд жоохон эргэлзээд байна уу да? Одоо энэ харилцаанд эргэлзээд байгаа мó эсвэл одоо шинэ шатнд гаргая гэхээр эргэлзээд байгаа мó? Тэгж битгий байгаарай л гэсэн тийм мессеж бол гарч ирж байна шууд. Ер нь бол өөрийн нэг тийм дотоод одоо зүүн савин нэг тийм хараа байдэн шүү дээ. Одоо нэг за энэ хүн ингээд яг миний зайны айн шүү ч юм уу те. Тэгж бодож л байгаа бол ямар нэгэн байдлаар үйлдэл хийгээрэй ч юм уу. Тэгж бол шууд мессеж гарч ирж байна. За одоо сингл хүмүүстэй зориулаад ямар зөвлөгөө байна вэ гэдгийг хараад үгэй. За манай 3 дугаар группийн маань сингл хүмүүсийн хувьд ертөнц хөөснөөс нь ямар зөвлөгөө өгөх вэ хараад үгэй. Сингл хүмүүст маань өгөх зөвлөгөө байна уу? За Six of Pentacles. Йоо, яга энэ хөцөр ирэх ч юм. Four of Swords. За. Hermit. Энэ хөцөр чинь ямар хэрэгтэй. Page of Pentacles. За манай 3 дугаар группийн маань синглчүүдэд өгөх зөвлөгөө юу вэ?
Priestess. За. Та бүхний маань хувьд манай синглчүүдийн хувьд бас хөөрхөн удаан сингл байсан байж магадгүй харагдаад байна. Эсвэл нэлээд ганцаараа байх туртай introvert төрлийн угаасаа энэ тарамаараа үзэж байгааг бодоход тэгээ энэ High Priestess Moon 2 иргэцэн гэхээр угаасаа их тийм угаасаа л маш юм одоо зөв бэлэгтэй сүнслэг энэ spiritual зүйлд маш их дуртай тийм хүмүүс л харагдаад байна. Магадгүй одоо саранд маш их дуртай ч юм уу те. Би бас өөрөө айгу саранд дуртай. Сар харахны гоё нэг тийм татагдаад байдаг. Тэр гоё идэг. За тэгээд ер нь бол одоогоор нь ер нь жоохон ганцаарцсан байгаа юм уу да гэсэн бас мессеж бас орж ирээд байна. Нилээн хүчтэй эмэгтэй байж магадгүй одоо эмэгтэй үзэж байвал маш юм хүчтэй эмэгтэй байна. Үүнээсээ болоод бас ганцаараа яваад ээж магадгүй яг ингээд өөрчн тохирох тийм хүн гарч ирэхгүй эсвэл одоо хүмүүнтэй уулзахаар дургуй ч үрээд гэдэг ч юм уу те ингээд нэг л таалагдаж өгдөггүй. Тиймэрхүү байгаад байгаа байж магадгүй харагдаж байна одоо энэ үзрээс ингээ харахад. Энэ бол нэлээд өөртөө цагийг зарцуулж, өөртөө мөнгийг зарцуулж, өөртөө гой сайхан зүйлийг авч, өөртөө ингэж гой таашаалтай амьдарч байгаа юм уу да гэж би бол харж байна. Энэ сингл амьдрал чинь энэ бол өөртөө чинь бас тийм зовлонтой, зүдгүүртэй, онцгүй бол байгаа биш. Энэ бол ганцаараа байхад тухтай тийм хүний мэдрэмж байгаа харагдаад байна. Өөртөөгөө ажиллаад нэлээд юм гой сайхан эмэгтэй байна уу да гэж бол харж байна. За ингээ наал ингээ зөвлөгөө гэх юм бол өсө түрүүний хэлсэнчлэн өөртөө юм гой цаг зав өөртөө өгөөмөр хандах хэрэгтэй юм л гэж юм л та. Өөртөө юм гой сайхныг өгч мэдрүүлж одоо туртай хүссэн зүйлээ авч эдэлж хэрглэж ингээд өөрийгөө юм гой сайхан байлгаад явах юм бол угаасаа өөртөө чинь тэр хэрээрээ одоо гой сайхныг өгөх тийм хүнийг татнаа гэж бол мессеж гарч ирж байна. Тэгэхээр өөртөө ингээл харамлал өөртөө онцгүй хандаад байх юм бол угаасаа яг тэр энергиэр чинь ингээ өөрөө чинь хүндэлдэггүй, өөрөө чинь хайрладаггүй хүмүүс татагдах магадлал маш өндөр. Тэгэхээр маш тийм өөртөө одоо сайн сайхныг одоо нэг өөрийгөө ингэж аз жаргалтай байлгах тэр зүйлсийг хийгээд ингээ өөрийгөө сайн сайхан энергитэй ингээд бүрэн дүүрэн байлгах юм бол хайр дурлал ирэхгүй ирнэ. Угаасаа ирнэ. Тэгэхээр маш тийм өөртөө ерөн цаг гаргаарэ гэсэн бол мессеж харагдаж байна. Four of Swords магадгүй бас ингээ хит их ажиллаад ч юм уу амралтгүй байгаа гэж магадгүй. Тэгэхээр ер нь аль ингээд байгаа юм байна. Өөртөө ер нь жоохон юм амралт өгөөд одоо өөрийгөө амраагаад тэ массажинд орох ч юм уу туртах хувцас авах ч юм уу ингээд нэг юм ажлын стресс янз бүрийн зүйлээ бас тайлаад өгөөрэй гэж бол бас мессеж бууж ирж байна. Ингэх тусам одоо энерги ингээд цэвэрлээд өндөр одоо гой сайхан энерги дээр байх тусам өөрөө ингээд гой сайхныг татнаа хүссэн зүйл чинь ер нь бол ингээд манифест айгу хурдан хийгдэж орж ирнэ гэсэн тийм мессеж бол гарч ирж байна. Ер нь өөртөө маш их ихтэй бүрэн дүүрэн байгаарэ гэсэн мессеж байна. За тэгээд ер нь ямар шоун гарч ирэхээр байна гэдгийг юу н хараад өгчвээ. Сонирхолтой тий. За манай 3 дугаар группийн маань хувьд синглчүүдэд ирээдүйд очих хүн ямар хүн байх юм бол хараад өгье. Зүгээр хармаар санагдчихлаа. За. Seven of Wands гинэ.
найз нөхдийн дундаас ч юм уу сонголт хийж магадгүй харагдаад байна. Эсвэл найз нөхдөөсөө сонгоно. Үгүй. Найз нөхдөөс чинь одоо танилцуулж өгөх юм уу? Нэг тийм сонголт бас гарч ирэхээр харагдаад байна. Өөрийн чинь хувьд найз нөхдөдтэйгээ явж агаад одоо хүнтэй танилцах юм уу? Одоо гадуур гараад ингээд зугаалаа явж байхдаа ч юм уу хүнтэй танилцаж болно. Эсвэл яг ингээд ойр дотны найз одоо эрэгтэй найз ч юм уу эмэгтэй найз дунд чинь ингээд таалагддаг хүмүүс бас байгаа ээж магадгүй. Тиймэрхүү байдлаар бас ингээд шил сонгож агаад л энийг нэг сонгохоор л харагдчихээн. За тэгээд энэхүү учрах хүн нь болохоор ингээд маш их юм pentacle хүзэр гарч ирээд байна. Тэгээд энэ юм эрхчлөө. Тэгэхээр шинээр учрах хүн магадгүй айгуу тийм мөнгөний тал дээр айгуу тийм одоо эрхчлөөтэй юу юм бэ? Айгуу мөнгөтэй баян тийм хүн байхаар л харагдаад байна. Яг хав шин нэг тийм бодит эхлэл гэсэн утгатай л да. Гэтэ ингээд яг нэг юм гартаа зөөцөн байгаа бүгж мөгжийг ингээ харахаар үсэн зоосны үзэр чинь мөнгийг илэрхийлдэг. Тэгэл ер нь бол айгүй тийм ганган хэнцэр мөнгөтэй хүн байж магадгүй харагдаж байна. Эсвэл бүр штэ банк ч юм уу те ийм мөнгөтэй холбоотой ажил хийдэг хүн байж бас магадгүй харагдаж байна шүү. Тэгэхээр та бүхний маань хувьд бол ямар нэгэн байдлаар гадуур дотор явж байгаад ч юм уу эсвэл найз нөхдийн холбоогоор найз нөхдөөрөө дамжуулж ч юм уу танилцах магадлал их өндөр байна. Одоо ирээдүйд очих хүнтэйгээ. За. Одоо болохоор орой ертөнцөөс өгч буй мессежийг хараад үгүй. Oracle үзрэн мессеж. Үгүй. Дахиад энэ хүзэр иргэцэн үү. За, carried away. Let yourself be caught up. За, синглчуудаа хандаж хэлэхэд болохоор ер нь аль ингээд романтик одоо юм романтик байгаа чи ингээд одоо жоохон амьдралаа юм гоё романтик гоё сайхан одоо нүдээр хараарэ гэдэг чинь энийг болохоор би шууд ингэж ойлгож байна. Одоо шинэ хүнтэй таарах ч юм уу те иймэрхүү ингээд гоё сайхан уучрал тохиох юм бол ингээд хит бие бариад ээлгүй гоё ингээд тэр моментиг мэдрээд одоо уулзмаар байгаа цагтаа уулзаад ингээд нэг тийм шинэ хүнд нээлттэй байгаарэ. Одоо шинэ боломжуудад нээлттэй заа гэж хэлээрээ гэж бол мессеж гарч ирж байна. Магадгүй одоо юу гэдэг найзуудтайгаа ингээд хүмүүстэй танилцахаар боллоо гэхэд одоо үгүй яахын ч гэдэг юм уу те найз нь ингээд нэг хүнтэй танилцуулаад үгүй гингүүд одоо тэг яа одоо уулзаа болноо ямар хүн бэ гэд ингээд танилцаж ингэж явах юм бол мэдээч хэрэг яг өөрт тохирсон хүнээ олно шүү. Тэгэхгүй ингээд бас өөрийгөө битгий хит хаагаарэ. Тэгээ яваад ах юм бол одоо хостой болчихдохгүй. Тэгэхээр нөгөө гүндлаах хэлдгээр за энэ эн чин зам дээр байгаа гар яв ирч хайгаарэ. За тэгээ баярлаа баяртай.